Үзэгчдээ бүхэн дөрөв мэндийг хүргэе. Асуулт асуу шууд нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарын зочноор Орхон аймгийн эрүүл мэндийн газрын дарга Баясгалан урагдаа оролцож байна. Танд дөрөв мэндийг хүргэе. Танд ч гэсэн орой мэнд хүргэе. За бидний урилгыг хүлээн авч бас нэвтрүүлэгтээ оролцож иргэдийн асуултанд хариулах гэж байгаад баярлалаа. Тэгэхээр ярилцлага одоо 2015 онд эрүүл мэндийн салбарт бас ямар шинжилгээ өөрчлөлт хийгдэх бол цаашдын бодлого чиглэлийн талаар яриагаа эхлүүлье. За урьж нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа явдалд баяртай байна. За 2014 оныг эрүүл мэндийн байгууллагын тодорхой хэмжээний агцтай чанарын өөрчлөлтөө амжилттай ингээд 15 оноо үзсэн. За 14 онд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслэр явсандаа дэмий орон нутгийн болон олон улсын эрүүл мэндийн спортын яамны санхүүжилтээр тэр бүм 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийсэн. За энэ хөрөнгө оруулалтын цаана нөгөө иргэдийн маань сэтгэл ханамж, иргэдэд хүрч байгаа тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай орчинд тусламж үйлчилгээг хүлээж авах энэ бүх ажлууд хийгдсэн гэж бид нэр ойлгож байгаа. За 2015 он бол хэдийгээр санхүүгийн хямралтай жил ч гэсэн бид нар улсын төсвөөс эрүүл мэндэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадсандаа баяртай байгаа. За энд хүүхдийн больницын асуудал, төрөх засгийн засварын асуудал, за тэгээд орон нутгийн хөрөнгө оруулалтыг шийдэх юм бол санхүүгийн хямрал гэлтгүүгээр бид нэр хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хийж чадсан гэж бодож байгаа. За хөрөнгө оруулалтуудаас гадна мөнгө төгрөг шаардахгүйгээр эрүүл мэндийн салбарын хэмжээнд хийхээр асуудлууд зөндөө байгаа. За анхан шатны өрхийн сумын эрүүл мэндийн төвүүдийн хувьд магадлалын итгэмжлийн асуудал бодлогын хувьд тулгамдаад байгаа. За одоо нөгөө даатгалын шинжлэгдсэн хууль батлагдаад 2015 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна л да. Тэгээ энэний хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд маань тусламж үйлчилгээний 3 чиглэлийн багцаар даатгалаас санхүүжилт авахар тусгагдсан байна. Тэгэхээр даатгалаас санхүүжилт авахын тулд магадлан итгэмжлэгдсэн байна гэсэн залттай. Тэгэхээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа 12 өрхийн эрүүл мэндийн төвийн маань 6 нь ГОР-ийн хороололд өөрийн гэсэн байргүй нийтийн орон сууцнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өөрийн гэсэн байртай болгох, иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг бид нар бодлого зохицуулалт хийж өгөх шаардлагатай байна. За түүнээс гадна энэ засгийн газрын 364 дугаар тогтоол байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн стандарт гэж батлагдсан байгаа. За энэний дагуу бид нэр хүний нөөц, тоног төхөөрөмж, орон тооны асуудлыг бас шийдэж өгөх шаардлагатай байна. За стандартаараа бол одоо нийгмийн эрүүл мэндийн ажилтан ер нь анхан шатны сум өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний 70% нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ заасан байгаа шүү дээ. Нөгөө иргэдийгээ эрүүл байлгах, тэднэрт одоо зөв хойлол, зөв хөдөлгөөний дэглэмийг зааж өгөх, өвчнөөс уршин сэргийлэх чиглэлийн ажлыг л ер нь анхан шатны эмнэлгүүд хийх ёстой юм байна. Тэгэхээр бид нөгөө нийгмийн эрүүл мэндийн ажилтан уламжилт нөхөн сэргийлэх эмчилгээний чиглэлийн эмч ажиллуулах гэдэг стандартын дагуу ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. За түүнээс гадна бодлогын хувьд анхан шатны эмнэлгүүд дээр бид нэр энэ вакцинжуулалтыг энэ ондоо багтаагаад өрхийн эрүүл мэндийн төвд дээр шилжүүлэх гэж байна л да. Одоо 0-2 насны 2000 гаруй хүүхэд зөвхөн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн дэргэдэх вакцины кабинет дээр дархлаажуулалтанд хамрагдаж байгаа. Зайлшгүй дархлаажуулалтанд. Тэгэхээр нөгөө иргэд маань одоо аслагдсан багт байгаа иргэд бүсийн онцлогоо эмчилгээний төв дээр очиж энэ тусламжийг авахд бас хүндрэлтэй байгаад. Тэгээ бэлтгэл ажил одоо хийгдэж байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвөөс бид нар мэрэгжил арга зүйн зөвлөгөө авсан. За болсон өвчнүүдээ бэлдэж байна, сургалтанд хамруулж байна. Бойтын вакцины кабинет дээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн яг дархлаажуулалт хийх совилогч нарыг дагалдан сургаж байна. За ингээд эхний хагас жилдээ бол аслагдсан 3 өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сүүлийн хагас жилд нь үлдсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд вакцинжуулалтыг бүрэн шилжүүлэх ийм ажлыг хийнэ. Тэгэхээр нөгөө иргэд маань хүүхдээ тэврээд анхан шатны тусламж дээр очдог. Тэгээд тэндээс нэг бичиг аваад давхар бойт дээр очдог чирэгдэл нь багасах болов гэсэн ийм бодолтой байна. За бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хувьд хамгийн түрүүн иргэдэд
одоо чирэгдэлгүй үйлчлэх, хөнгөн шуурхаа үйлчлэх. Энэ дээр л одоо чанарын ахиц гарах шаардлагатай байна. Тэгээ бид нэр одоогоор төлөвлөлт хийсэн юм маань хоёр дахь шатлалын тусламжийн үе таалга болсон энэ зөвлөх поликлиникийн очор дугаар авдаг, эмчит үзүүлэх номер авдаг энэ үйлчилгээнд төр л өөрчлөлт хийсэн бодолтой байна. Тэгэхээр одоо судлаад үзэхээр нэг иргэн тэнд очиод нэг 15-20 минут хүлээдэг. Тэгээд эргээгээд эмчтэй үзүүлэх гэж дахиж хүлээдэг. Эсвэл очор дугаар авч чадахгүй нөхцөл маргааш нөгөөдөр нь дахиж ирдэг гэдэг ийм асуудлууд байгаад байгаа юм л. Тэгээ энийг бол орон нутгаас бас тодорхой хэмжээгээр дэмжиж өнгөрсөн жил компьютерийн хангалтуудыг хийсэн шүү дээ. Тий. Тэгэхээр энэ жил бол бид нэр тэр компьютерийн хурдыг нэмэх. Тэгээд компьютерийн инженерүүдийн бас тодорхой хэмжээний мэдлэг шаардлагатай юм шиг байна. Тэгээд дотоод сүлжээгээр одоо лаборатори бусад тасгуудтай холбох. Бүр цаашлаад одоо өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн газартаа ингээд нэгдсэн сүлжээнд холбох ийм ажлыг л хийвэл иргэд маань чирэгдэхгүй хоёр дахь шатлалын тусламжийг заасан хугацаанд нь очиод аваад байх нөхцөл бүрдэх юм гэж бодож байна. Тэгээ хоёр дахь шатлал дээр бас тулгымцсан юмнууд байна л да. Тоног төхөөрөмжийн хангалт муу байна. Стандартын дагуу орон тоогоор ажиллах гэхээр бас төсөн мөнгө хангалтгүй байж байна. За тэгээ иргэдийн маань дунд энэ хүлээгдлээс гадна давхар хөдөлмөр эрхлэлтийн асуудал, төлбөртэй тусламж үйлчилгээний асуудал гээд олон зүйлүүдийг бид нэр бас шийдэхээр ингээд зориод явж байна. За 15 онд бол хийж хэрэгжүүлэх олон ажлууд байгаа юм байна. Үүний зэрэгцээ бас иргэдээс мань асуултууд ирсэн байна л да. Тухайлх юм бол яг энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан албаагчдын хүнд суртал, ёс зүйтэй холбоотой бас гомдол саналууд иргэдэд ихээхэн байдаг юм шиг байна. Энэ тал дээр та бас хариултыг өгөөч. За ёс зүйн эмч эмнэлгийн ажилчдын ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн сайдын 13 оны 446 дугаар тушаал заасан байгаа л да. Эмч эмнэлгийнхээ мэрэгчлэнүүдтэй хэрхэн яаж харьцахын, үйлчлүүлэгчтэй хэрхэн яаж харьцах уу, тиймээ хэрвээ алдаа зөрчил гарсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх үү гэдгийг сайдын тушаалаар бол нэг бүрчлэн заасан байна. Тэгээд одоо бол эрүүл мэндийн яамн дээр ёс зүйн хяналтын хороо гэж ажиллаж байгаа шүү дээ. Тийм ёс зүйн хороонууд бол хөндлөнгийн байгууллага. Орон нутагт эрүүл мэндийн газрын дэргэд ёс зүйн салбар хороо гэж байгаа. 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бүсийн онцлогын эмчилгээний төв, эмнэлэг сувилал гээд бусад салбарууд дээр маань хэсгийн хороонууд ажиллаж байгаа. Тэгэхээр харилцан хандлагын асуудал бол хэцүүлтэй. Та бүхэн мэдж байгаа шүү дээ, айл гэрт одоо нэг өвчтөй хүн байхад тэр бүхэл бүтэн гэр бүлийн уур амьсгал ямар хэмжээнд байдаг вэ? Тэгэхээр одоо эмнэлгийн ажилчдэр инээж хөөрөөд ингээд ирдэг хүн тун ховор шүү дээ. Бухимдсан, яарсан, сандарсан, тусламж авах гэсэн ирсэн ийм л хүмүүс ирдэг. Гэтэл нөгөө эмнэлгийн ажилтан нөгөө хүний сэтгхүүг ойлгож харьцах шаардлагатай. Үйлчлүүлэгч маань нөгөө талаас бас эмчигээ сувилагчийн эмнэлгийн ажилтныг ойлгож харьцах шаардлагатай байгаа юм л. Харилцаа гэдэг бол бас хувь хүний соёлтой холбоотой л гэж ойлгодог шүү дээ. Соёлын төвшөнтэй холбоотой. Одоо тэгээд нэг талаасаа бол эрүүл мэндийн байгууллага талаасаа ажлын ачаал их байна. Тоног төхөөрөмжийн хангалт муу байна, цалин муу байна. Энэ бүх асуудлууд бол эрүүл мэндийн ажилтныг бас одоо бухимдуулдаг нэг ажил байгаад байгаа. Жишээлбэл би бас нэг юм хэлэх гээд байна л да. Одоо сувилагч хүн яг үйлдэлгийн стандартыг бариад иргэнд тариа хийхэд үйлчлүүлэгчид 9 минут ордог гэж. Тариагаа хаглаад, одоо соруулаад, талбайгаа арчаад тэгээд танд ийм тариа хийлээ шүү гэдгийг 9 минут. Гэтэл одоо эмнэлгийн нэг тасгийн нэг ээлжинд хонж байгаа сувилагч 40 хүнд тариа хийлээ гэхэд 9 минутаар утгаар бүхэл бүтэн 6 цаг орж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн энэ ажлынхаа ачаалаас болоод бухимддаг нэг юм асуудал байна. Иргэн талаас аваад үзэхээр одоо нийгмийн факторууд, социалны факторууд гэж юм байна шүү дээ. Тэр амжиргааны түвшин доогуур байна, мөнгө төгрөгийн хомсдолтой байна. Тэгээд одоо гэр бүлийн хүрээнд гэх юм уу одоо нийгмийн бухимдлууд, стрессүүд ихтэй. Тэгэхэд ингээд хоёр талаасаа бодохоор бас аль аль талдаа хүндрэлтэй юмнууд байгаад байгаа. Гэхдээ бид нар яг харьцан хандлагыг сайжруулахын тулд аль аль талдаа энэ соён гэгэрүүлэх үйл ажиллагааг хийх хэрэгтэй байна.
Тэгэхээр одоо сайдын тушаал яг шинжлэгдээд гарсан бид нэр сургалтуудыг үе шаттай хийж гэн, ёс зүйн хорооноос ч хийж гэн. Өнөөдөр хүртэл ихэд бид нэр дэлхийн эмч нарын өдрийг ухтаад ээлдэг харьцаа эмчийн жор гэсэн сургалтыг хүүхд залуучуудын төв дээр хийлээ шүү дээ. Нийтдээ 100 гаруй эмч оролцлоо. Нөгөө эмч нар чин үйлчлүүлэгчд та өвчнөө ингэж идгэн үү гэж жор бичээд өгдөг шүү дээ. Тэрэн шиг эмч хүн бас өвчтөнтэй харьцахын тулд жор байх шаардлагатай гэдэг утгаар бид нэр өнөөдрийн сургалтыг зохион байгуулсан. Тэгэхээр бол одоо энэ нэг дарга гарч ирээл юм уу, нэг байгууллагын дарга нэг удаагийн шийдвэр гараад харилцаа хандлагыг бүр мөсөн нэг дор шийдчихнэ гэсэн ойлголт биш л дээ. Тэгээ эрүүл мэндийн салбар ч өөрөө том салбар. Маш их одоо тулгамдсан асуудалтай. Тэгээ одоо манай аймгийн хэмжээнд гэтэл 126 төрийн, хувийн янз бүрийн хэвшлийн байгууллагад 1300 гаруй хүн ажиллаж байна. Энэ дотор бас харьцаа хандлагын үлгэр жишээ эмч нар зөндөө байна. Үлгэр аваад явхаар тэднийг бид нар бас алдаршуулах, хүмүүс сурталчлах, хийсэн хөдөлмөрийг нь үнэлүүлэх ажлыг хийж байна. Тэрний хажуугаар сайнны хажуугаар саар гэж бас тодорхой хэмжээний харьцаа хандлагын доголдолтой байнга иргэдийг чирэгдүүлээд байгаа ийм хүмүүс байна. Тухайлбал тэр ёс зүйн хороо нь яаж ажилладаг юм бэ? Ёс зүйн хорооны ажиллах дүрм яг бүр заагдсан байгаа шүү дээ. 2 сард нэг удаа хуралдана. Иргэдээс муу үргэлжлүүлэгчээс эсвэл эмнэлгийн ажилтнаас ирсэн өргөдлөн хөндлөлийг хүлээж авна. Тэрийг нягтлан шалгана. Хурлаараа хилцэн. Хэрвээ үнэхээр ёс зүйн зөрчил энэ мөн байна гэж үзэх юм бол тогтоолоо гаргаад эрүүл мэндийн спортын яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хороонд хөргүүлдэг. Орон нутгтаа бол яг тухайн шатны ажил олгогч нарт сахилгын арга хэмжээ авах шийдвэрээ хургуулна. Тэгээд болохгүй болоод эрүүл мэндийн спортын яамны тогтоолоор хургуулж байгаа. Тий. Тэгэхээр энэ дээр бас нэг юмыг ойлгох хэрэгтэй. Зүгээр ингээд нэг өргөдөл гомдол ирсний тоолонгоор эрүүл мэндийн газрын дарга ч юм уу тэр хүнтэй хариуцлага тооцоол арга хэмжээ аваад байх нөхцөл бас биш л дээ. Одоо бүсийн онцлог амжилтын төв гэтэл бараг 500 хүнтэй бүхэл бүтэн удирдлагын багтай ёс зүйн эсхийн хороотой ийм газар ажиллаж байна. Тэгэхээр бид нэр шатаараалсан арга хэмжээнүүдийг л авч байгаа шүү дээ. Чанарын албаар хилцэж байгаа тэнд арга хэмжээ тооцно. Дараагийн шатны ёс зүйн хороондоо өгч болно. Эсвэл удирдлагын зөвлөлөөрөө хилцэж болно. Тэгээ шатаараалсан арга хэмжээнүүдийг л аваад явах эрх нь эрүүл мэндийн байгууллагуудын менежерт байгаа. Тэд нэр ийм ажиллагааг зохион байгуулахаар энэ ажлыг хийж байгаа гэж би ойлгож байна. За ойлголоо. Нөгөө талаар энэ ёс зүйтэй холбоотой бас энэ иргэдээс одоо төлбөр мөнгө авдаг ийм асуудал дээр бас гомдол гаргадаг юм шиг байна. Ямар тохиолдолд бас энэ төлбөртөө үйлчлэгээ гэж үед энэ дээр тайлбар хэлж өгөөч. Ялангуяа энэ төрөх тасгийн эмчнэр бас их хүүтэн хүндийн харьцаатай маш их гар хардгаа гэсэн сэтгэлийг бас асуулт асууя дээр ирүүлсэн байгаа юм л да. За төлбөрт үйлчлэгээний асуудлыг иргэд маш их асуудаг. Тэгээ одоо бид нэр өчигдрөөс эхсүүлээд иргэдийн хурал засаг даргын тамгын газартай хамтраад багууд дээр иргэдтэй уулзаад явж байна л да. Тэгэхээр бас л нөгөө төлбөрт үйлчлэгээ, шан харамж хардаг, хувцлалт одоо хүний гадаад байдлыг харж эмч эмнэлгийн ажилчид үйлчилж гин гэл надад бас олон саналууд хэлж гин л да. Асуудал тавиад байна. Тэгэхээр төлбөрт үйлчлэгийг зүгээр иргэдээ бас эхлээд мэдээлэл өгөх нь зүйтэй байх тийм ээ. Бас эрүүл мэндийн сайдын 14 оны 7 сарын 223 доод тушаал гээд байгаа. Төрийн эмнэлгүүдэд төлбөр авах жишг батлах тухай гэдэг. Тэгээ энэ дээр 8 чиглэлээр төлбөртэй тусламж үйлчлэгийг одоо албан ёсны төлбөрийг л баталгаажуулж өгч гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тушаал нь эрх зүйн акт нь бол гарцсан. Одоо энэ дээр манай бүсийн онцлогын эмчилгээний төвийнхэн судалгааны ажил хийж байгаа гэж би ойлгож байгаа. Тасаг нэгжүүдээр хилцүүлэг хийгээд явж байгаа байх. За тэгээд захирлынхаа тушаалаар эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу яг албан ёсоор иргэдийн гар дээрээс авах төлбөрийн жагсаалтыг баталж гаргах хэрэгтэй. Энэ ажил жоохон удаашралтай явж байгаа. Бид нэр ямар ч үс ихний улиралдаа багтаагаад иргэдэд одоо аль их үйлчлэгээ авдаг газруудад энэ мэдээллийг хадах хэрэгтэй. Тэгээд иргэн за би ийм албан бус төлбөрийг өгөх ёстой байна гэдэг нэгдүгürt ойлголт тодорхой байх ёстой. Хоёрдугаарт эрүүл мэндийн сайдын тушаал дээр бас заагдсан байгаа. Иргэн эмч юм уу эмнэлгийн одоо совилогч мэрэгчлэтнүүдэд бэлэн мөнгө өгөхгүй.
Заавал одоо кассаар дамжуулаад касс төлбөрийн баримтыг иргэнд өгснөөр тэр баримтаар одоо тусламж үйлчилгээ авна гэж заасан байна. Тэгэхээр бол одоо энэ эрүүл мэндийн сайдынхаа тушаалыг бариад бид нэр ажиллана гэж бодож байгаа. За яг хөө иргэдэд мэдээлэл өгөх тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалттай холбоотой тэгээд дээрэс нь энэ асуудлыг яг орон нутагт ямар хэмжээнд газар дээр нь хүрсэн дээр нь буулгах уу гэдэг асуудал дээр эрүүл мэндийн газраас бол хяналт тавиад явна гэж бодож байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээнд дээр бид нар бол эрүүл мэндийн тухай хуулиндаа төлбөр авахгүй гэж заасан байгаа шүү дээ. Одоо нэг л үйлчилгээ төлбөртэй яваад байгаа. Тэр бол иргэдийн санал асуумжийг асуугаад иргэдийн хурлаар 2-3 дахиж ороод нийт иргэд дундаа хилцүүлэг хийгээд ер нь анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвийг чадваржуулах хүрээнд иргэдийг нэг цэг дээрээс тусламж авах хүрээнд онцлогоог төлбөртэй болгосон шүү дээ. Гэхдээ тэр бол төлбөрийн хэмжээ маш бага байгаа. Дөнгөж онцлогоороо эргэж аваад иргэдийг одоо эргэт нь буцаахгүй хэмжээнд л зохицуулт хийгдсэн. Тэгээ энэ дээр мэргэжлийн хяналтаас чаналт хийгдсэн манахаас ч ер нь улирал тутам хяналт хийгээд явж байгаа. Тэгээ энэ асуудал бол нэг хоёр дахь шатлалын ачааллыг бууруулах бас нэг ажил гэж ойлгож байгаа юм л доо. Албан бус төлбөрийг иргэд эмч нарт бас өгөөд идэв юм шиг байна. Тэгэхээр одоо би энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр харилцаа адилгүй ойлгох юм л да. Жишээлбэл би чамд за үнэхээр бүр сэтгэлд нь хүртэл үйлчлээд бүр нэг хүн өөрөө ингээл талархал илэрхийлмээр санагдаад одоо нэг 5,000 цаас өгөх бол нэг асуудал. Бүр одоо нэхэд ингээд аваад идэг бол тэр асуудлыг бас байгууллагын удирдлагуудад тодорхой шатанд нь тавих нь зөв байх л та. Тий. Тэгээ иргэд маань бас нэг ийм сэтгхүү яваад байгаа иргэдийн дунд. Мөнгө өгөхгүй бол надад муу тусламж үзүүлчих вийдээ гэсэн нэг эмзэглэл яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг иргэдтэйгээ хамтарч бас эвдэх хэрэгтэй юм байна. Төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа хүн тангараг өргөсөн эмч сувилагч нар бол төлбөртөө төлбөргүй ажлын байрныхаа тодорхойлолтын дагуу ажил үргээ гүйцэтгэх л ёстой. Хэрвээ энэ дээр иргэд ямар нэгэн санал гомдолтой байвал тухайн шатных нь эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад чанарын албан эрүүл мэндийн газарт хандаж болно шүү дээ. Тэгвэл бид нэр арга хэмжээ аавна. Заавал. Үзэгч та бүхэнд асуулт шууд нэвтрүүлэх хүрж байгаа. Нэвтрүүлгийн хугацаанд Эрдэнэт-инфо цэгийн сайт руу асуултаа илгээх боломжтой. Иргэн маань асуусан байна. Өглөө нь улсын эмнэлэгт, өдөр нь өөрийнхөө эмнэлэгт ажиллаад өвчтөн нь өөрийн эмнэлэгтээ үнэтэй эмчилдэг асуудал яригдж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Авч байгаа арга хэмжээ байна уу гэж асуусан байна. За энэ нөгөө давхар хөдөлмөр эрхлэлт гэсэн нэр томьёоны цаана явж байгаа. Тэгээ бид нар сая 2 сард эрүүл мэндийн спортын яамн дээр удирдах ажлын зөвлөгөөнд оролцоод ирсэн л дээ би. Тэгээ тэнд бид нэр аймагуудын эрүүл мэндийн газрын дарга нар төрөлсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс яг ийм асуулт гарч ирсэн. Ер нь давхар хөдөлмөр эрхлэлтийг яаж зохицуулах вэ? Тэгэхээр улсын хэмжээнд нийт давхар хөдөлмөр эрхэлж байгаа эмнэлгийн эмч ажилтны дунд судалгаа хийхээр нийт эрүүл мэндийн байгууллагын ажилчдын 3% л давхар хөдөлмөр эрхэлт байна гэж. Тийм учраас бодлого зохицуулалтаар энэ асуудлыг шийдэхгүй гэдэг нэг юм хариу авсан. Хоёрдугаарт нь манай аймгийн хувьд арай өөр байгаа юм л та. Хүн ам төвлөрсөн, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ байна уу? Байна. Тэгээд нөгөө нарийн мэргэжлийн эмч нар маань бас төгс ингээд нарийн мэргэшээд боловсрцсан. Тэгэхээр төрийн ачааллыг үүрэлцэх гээд нэг талаас нөгөө талаас бас иргэдэд хэрэлт хэрэгцээ байгаа учраас тэр чиглэлийн эмнэлэг нээх юм сонирхолтой яваад. Тэгэхээр энэ дээр давхар хөдөлмөрлөлтийг эрхлэлтийг шийдвэрлэх хоёр л арга байна гэж би ойлгож байна. Нэгдүгээрт нь тухайн одоо эмчийг давхар хөдөлмөр эрхэлж байгаа бол тухайн ажил олгогч гэрээ хийх хэрэгтэй, хариуцлагын гэрээ. Одоо манай бүсийн онцлогын эмчилгээний төв дээр бид нэр судалгаа хийж үзсэн 16 их эмч 3 сувилагч давхар хөдөлмөр эрхэлж байгаа. Гэхдээ Улаанбаатараас ялгаатай нь юу вэ гэхээр Улаанбаатарын хувийн хвшлийн эмнэлэгт ажиллаж байгаа эмчнэр бол зөвхөн хувиа дагаад ингэ явчихдээ юм байна. Эсвэл хүний эмнэлэг дээр ажлын бус цагаар очиж үйл ажиллагаа үзүүлээд төлбөр аваад ингэ явдаг.
Манай аймагт болохоор өөрөө эмнэлэг эрхлээд төрийн байгууллагт ажиллаад байдаг нэг ийм гажуудал явж байгаа байхгүй. Тэгэхээр гаргалгааг нь бид нар хоёр л янз. Сая нэгдэх нь болохоор одоо бойтод байгаа эмч нарыг бойтын захирал хөдөлмөрийн гэрээн дээр юм уу давхар хариуцлагын гэрээ хийх хэрэгтэй. Тэр хариуцлагын гэрээн дээр хариуцлагын асуудал туссан байх хэрэгтэй. Ажлын цагаар хэрвээ хувийн эмнэлгийн төлбөр авбал ажлын цагаар ажил хийдүүлэх юм бол тэгээд амралтын биш одоо тий үед ингээд ямар нэгэн өргөдөл гомдол гаргасан үед бол хариуцлага тооцно гэсэн нэг юм асуудал баймар юм шиг. Хоёрдугаар эрүүл мэндийн газрын хувьд 2015 онд төрийн байгууллагт ажиллаж байгаа эмч нарт аль болохоор бид нэр тусгай зөвшөөрөл өгөхгүй л гэж байгаа. Өгөхгүй. Тэгэхээр одоо төрийн байгууллагт ажиллаад хувийн хвшилд ажиллаж байгаа эмч нар маань байгууллагын нэр хүндэд талтай тэгээд төлбөр авдаг тэгээд улсын ажлыг хийдүүлдэг нэг ийм ажил гараад иргэдийн дунд эмнэлгийн байгууллагын нэр хүндийг унгаас ийм болоод байгаа. За ойлголоо. Дараагийн асуултыг танаас асууя. Инфо сайтд бас нэвтрүүлэг үзэж байгаа иргэд маань асуултаа ирүүлсэн байна. Эмнэлэг твтгэд өнөөдөр танил талгүй бол бас мөнгөгүй бол үнэхээр хүнд олчжээ гэж иргэд ярьж байна. Та үүнтэй санал нийлж байна уу? Яг иргэдийн дунд ийм ойлголт яваад байгаа. Би одоо мөнгө өгөхгүй бол үйлчлэхгүй эсвэл ямар нэгэн цагаан халааттай хүнээр дамжуулж харьцахгүй бол энэ хүн намайг хүлээж авахгүй байх шүү. Бид нар тэгээд энэ асуудлыг аль болохоор цэгцлэгээл явж байна л да. Одоо очор дугаар бичнэ гэдэг чинь тэр хүний царайг харахгүйгээр дугаараа аваад тогтсон цагтаа үйлчлэх боломжтой. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу бид нар бас энэ хүлээгдлийг бүртгээд явж байгаа шүү дээ. Одоо цагаан сарын өмнө гэхэд сая өөрийн чинь хэлдгээр дотрын тасаг твтгэхийн тулд 14 хоног хүлээх 7-оос 14 хоногийн байсан. За өнөөдөр би нөгөө нэвтрүүлэгт орно гэд бас ингээд судлаа үзсэн нэг 5-аас 7 хоногийн хүлээгдэл одоо нэг 58 хүнтэй ч байх шиг. Гэхдээ нийт өвчлөлийн байдал тасгийнхаа байдлаас бас байгаа хгүй юу? Нарийн мэрэгжлийн эмч нарын кабинетийн ачаал интерес. Жишээлбэл зүрх судасны амбулаторийн зүрх судасны кабинет одоо эмчийн тооцоохон байна. Тэнд зүрхний эхо хийхэд бас нэг хүнд цаг хугацаа их ордог учраас тэрийгэ дагаад нөгөө хүлээгдэл бас гарч ирж байна. Дүр санчлагын чиглэлээр бас хүлээгдэлтэй байна. Өнөөдрийн хувьд дурангийн эмч ажиллахгүй байгаа учраас дурангийн хүлээгдэл бас очор бичүүлээл хүлээгээд байж байгаа жишээтэй. Хэвтэ эмчлүүлэх тасгуудаас бол огт очор дугааргүй тасгууд байна шүү дээ. Халдварт байна, хүүхдийн тасаг байна, төрх эмэгтэйчүүдийн тасаг байна. За хамгийн их ачаалтаа очор дугаар хүлээдэг хэвтэ эмчлүүлэх тасаг бол дотрын тасаг, мэдрэлийн тасаг хоёр л байна. За болоо. Үзэгчд маань бас асуултынхаа хариултыг авч байгаа гэдгийг найдаж байна. Эрүүл мэндийн газрын мэрэгжилтэнгүүд хизээ ажиллаа хийх вэ? За бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмч нарт хариуцлага ярихаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эхлээд анхан шатанд нь үзүүлдэг энэ газар сүүлийн 10 жилд бараг дорвитой хийсэн ажил нүдэнд харагдахгүй байна гэж хувьдаа бодож ийн гэж жилд өчнөө төсөв батлуулж авдагч ажил хийхээр авсан тэр мөнгө нь яг юунд зарцуулагдсан бэ гэдг нь зарцуулсан бэ гэдг нь бас ил дод харагдахгүй байна гэж үзэж байгаа иргэний асуултанд хариулаач та. Яг энэ эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн ажилтан хүндлэгээр асуусан байна л да. Тэгээ би энэтэй санал нийлэхгүй байна. Зөвхөн эрүүл мэндийн газрынхаа үйл ажиллагааг мөрж байгаа ч юм биш. Манай эрүүл мэндийн газар одоо 36 ажилчинтай. Тэгээд тэрэн дотор яг мэрэгчлэн одоо төрийн жинхэнэ албаагч 19 байна. 3 хилцээр үйл ажиллагаа явуулж байна. За мэрэгчлэтнүүд маань одоо би түрүүн хэлсэн шүү дээ. Аймгийн хэмжээний 126 байгууллагыг бодлого чиглэлээр хангаж ажиллаж байгаа. Тэгэхээр газар дээр совилхун ганцхан мэрэгчлэлтэн, тусламж үйлчилгээний чанар хариуцсан ганцхан мэрэгчлэлтэн, яаралтай гамшигын үеийн тусламж хариуцсан ганцхан мэрэгчлэлтэн гэл ингээд зөвхөн нэг чиглэлийн асуудлыг нэг л хүн хариуцж байгаа. Тэгэхээр тэр хариуцсан хүн эрүүл мэндийн яам, орон нутгийн шийдвэр гаргах төвшнгөөс ирсэн бодлогын чиглэлийн юмнуудыг энэ 126 байгууллагт мэдээллийг хүргүүлнэ, зохион байгуулна, хангаж ажиллана гэдэг бол үнэхээр хэцүү асуудал. Яг үннийг хэлэхэд
Тэгэд одоо юу штэ жишээлбэл совилгын мэрэгчлэлтэн байна л да. Тэгэхээр аймгийн 350 гаруй совилогч нар ажиллаж байна шүү дээ. Хувийн хэвшил, төрийн эмнэлэг, одоо янз бүрийн хэвшлийн эмнэлгүүдэд тэд нарыг л одоо удирдлага арга зүгээр хангаад ажиллаж байгаа л ганц хүн маань байгаа шүү дээ. Тий. Тэгэд өнгөрсөн жил их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил байсан. Бид нар сая удирдах ажлынхаа зөвлөгөөнийг засаг даргын тамгын газар дээр хийсэн. Тэрэн дээр бас ярьж исэн. Өнгөрсөн жил эрүүл мэндийн сайдын тушаал 58 гарсан. Засгийн газрын тогтоол 3 гарсан. Бид нэр орон нутгийн засаг даргын зөвлөлийн хурлаар 4 асуудлыг, иргэдийн хурлаар 4 асуудлыг, бодлогын 1 баримт бичгийг гаргуулж ажилласан байхгүй юу. Тэгэхээр одоо зүгээр саяын хэлсэн тоонуудаас ямар их одоо бодлого чиглэлийн зохицуултыг эрүүл мэндийн газар хийж байна гэдг нь л харагдаж байгаа гэж би ойлгож байна. Жилдээ бол ер нь нэг хариутай хариугүй албан бичгүүд 900 дотор ирдэ шүү. 900 гаруй. Тий. Тэгэд одоо сая өөр асуулаа л да тэр хөрөнгө мөнгө нь хаашаа явдгийг гэж манай эрүүл мэндийн газар бол орлого гэж бол байхгүй. Нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт гээд жилийн турш нэг 8 сая гаруй төгрөг ирдэг. Одоо яг үнийг хэлэхэд эрүүл мэндийн газар дээр л нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт иргэд рүү хандсан бүх сургалт сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олох үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоо манай хамгийн том салбар бүсийн онцлогын эмчилгээний төв гэхтэл одоо би түрүүн хэлсэн шүү дээ. Соён гэгэрүүлэх сургалтын ажлыг одоо бие дааж хийх одоо функцтэй, үүрэгтэй. Гэтэл энэ ажил бол зөвхөн одоо газрын тэр нэг хідэн үйл ажиллагааны хэмжээнд л явагдаж байгаа л гэж би ойлгоод байгаа юм да. Тэ? Тэгэхээр бүсийн онцлогын эмчилгээний төв эрүүл мэндийн газрын уялдаа холбооны тал дээр бид нар бол ганцхан бүсийн төв гэхгүй шүү дээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд чинь төрийн үйлчлэгийг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага гэдэг эрүүл мэндийн хуулинд заагдсан. Бүгд дарга нартай. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн удирдлагын баг байна. За 11 ортой эмнэлэг, 54 үүдэн эмнэлэг, 6 эм ханган нийлүүлэх гээл одоо тэгэхээр сая бараг 120-од эрүүл мэндийн нэгжийн дарга нартай удирдах ажлын зөвлөгөөнийг хийсэн. Тэгэхээр бүх салбаруудын уялдаа холбоог хангах чиглэлээр манайхаас үйл ажиллагаа зохион байгуулж байгаа шүү дээ. Тийм тэгээд ажил авснаас хойш эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр нэлээд ажлыг зохион байгуулсан. Хамгийн түрүүнд л ихэд яг саяын одоо салбаруудыг ахалж байгаа дарга нартаа бид нар бүтэн өдрийн сургалт хийлээ. 15 онд хийх ажлынхаа чиглэлүүдийг ярьлаа. Мөн 14 оныхын тайланг тавиулаад 15 онд хийх ажлаараа бид нар хилцүүлэг явууллаа. Эрүүл мэндийн газрын зөвлөлийг 3 удаа хуралдаж эрүүл мэндийн тулгымцсан асуудлыг хилцлээ. Бүх салбаруудынхаа удирдлагуудын дунд эрүүл мэндийн тулгымцсан асуудлыг тодорхойлж ирэмблэх ажил хийсэн шүү дээ. Тэгэхээр тэр ирэмблэлээр бол ерөөсөө хамгийн нэгдүгээр тоног төхөөрөмж, хангалт муу, хоёрдугаарт ажлын ачааллыг, гуравдугаарт нөгөө харьцаа хандлагын асуудал. Ийм 3 ирэмблсэн асуудал гарсан. Бүсийн онцлогын эмчилгээний төвтөө бол манайх харилцаа боломжийн шүү дээ. Одоо чиглэлүүдээ өгнө, бодлого зохицуулалтаа хийн, зөвлөмжөө өгнө, хяналтаа хийн, үүрэг даалгавраа өгнө. Иймэрхүү хэмжээнд л явж байгаа шүү дээ. Зүгээр эргэцсэн хувьд бас зохицуулалт байхгүй. Яагаад гэвэл бүсийн онцлогын эмчилгээний төвчөө эрүүл мэндийн яамнаас босоо удирдлагатай. За эрүүл мэндийн газар бол орон нутгатайгаа эвтэй удирдлагатай. Хэрвээ ямар нэг асуудал гарахад бас шууд хариуцлага тооцох юм уу? Бүсийн төвийн ажил руу, дотоод ажил руу шууд орох биднэрт ирэх байхгүй. Эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрмд бол эрүүл мэндийн газар бол бодлого зохицуулалт, удирдлага арга зүгээр хангах юм байгууллага л гэж заасан байж байгаа шүү. За ойлголоо. Аймгийн хэмжээнд энэ бэлгийн замын халдварт өвчний тархалт бас өндөр байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү гэж ер нь энэ бэлгийн замын өвчлөлийг бас бууруулах чиглэлээр бас авч байгаа хэрэгжүүлж байгаа ажил юу? За их сайхан асуулт байна. Халдварт өвчний бүтэц сүүлийн 2 жил өөрчлөгдсөн шүү дээ. Та бүхэн ч мэдж байгаа. Одоо нөгөө 0-оос 2 настай хүүхдүүдэд, төрсэн хүүхдүүдэд БЦ-гийн вакциныг заавал их дархлаажуулалтанд оруулсантай холбогдуулан нөгөө иргэдийн дунд ярьдаг бохир шарын эсний халдвар бол
ховор бүртгэж байгаа. За энэтэй холбогдуулаад халдварт өвчний бүтцэнд өөрчлөлт орохоор сүүлийн 2 жил нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдвар 1-р байранд явж байгаа. Өнгөрсөн жил нэг 838 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байлээ. За энэний 54.4% нь бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байгаа. Тэгээ бэлгийн замаар дамжих халдвар дотроо тэмбүүгийн халдвар л 1-р явж байгаа л. Тэгэхээр сүүлийн 2 жилийн статистик үзүүлэлтэндээ тулгуурлаад аймгийн хүн амын дунд энэ бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажил 2014 оноос эхэлсэн гэж болно л та. 2014 онд бид нэр орон нутгаас бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэхэд 20 сая төгрөг батлуулж авсан шүү дээ. Тэн дээр зарласан. Одоо бол онцлогоор эм нь бол ирчихсэн манад байж байгаа. Бид нэр үйл ажиллагаагаа жилийн турш хийхээр төлөвлөөд зорилтод бүлгийн 3500 орчим хүнд энэ чиглэлийн өвчнийг илрүүлэх эмчилгээ хийхээр эхлээд явж байгаа. Одоо хамгийн ихний ажил гэвэл хорооллын 3 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түшиглээд зорилтод бүлгийн 300 хүнд яг энэ шинжилгээг хийгээд явж байгаа. Тэгээ энд бол олон байгууллагууд орж ийн л да. Баг, Баян өндөр сум, тэгээд бүсийн онцлогоо эмчилгээний төвийн бэлгийн замын кабинет, өрхийн эрүүл мэндийн төвүүд, улаан загалмаа хороо, тэгээ эрүүл мэндийн газар бодлого зохицуулт хийгээд ингэ явж байна. Тэ энэ ажил бүтэн жилийн турш бол зохион байгуулагдаад явах юм байна. Гэр орооллын хэмжээнд бас энэ түргэн тусламжийн төв ажиллаж байгаа. Энийг бас 24 цагаар ажилуулах боломж нөхцөл байгаа юу гэж иргэн асуусан байна. Түргэн тусламжийн үйлчлэгээ бол нөгөө жинхэнэ яарсан, тулгамдсан эмнэлгийн тусламжийг эрэл хийсэн хүмүүс зориулсан үйлчлэгээ учраас яаралтай нэрэндээ зохицох ёстой. Гэтэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн газраас судалгаа хийгээд үзэхээр нийт дуудлагын нэг 32 орчим хувь нь гэр хорооллоос дуудаж байгаа байхгүй. Тэгэхээр хотын нөгөө зүүн баруун талд байгаа бүсийн онцлогоо эмчилгээний төвийн түргэн тусламжаас зүүн талын одоо бүр тэр цаашаа шанд их залуу уртын голд байгаа иргэнд тусламж хүргэхийн тулд бараг цаг явж байгаа. Ялангуяа цастаа ийм бэрхшээлтэй үед бол үнэхээр хүндрэлтэй. Тийм учраас бид нар яг энэ судалгааг үндэслээд салбар төв тэнд хороолт байгуулсан шүү дээ. Одоо энийг бол ямар хэмжээнд ажиллуулж байна вэ гэхээр 17 цагаас өглөөний 8 цаг хүртэл ажиллуулж байгаа. Тэгэхээр 24 цагаар ажиллуулах гэхээр хүний нөөц машин тоног төхөөрөмж, бензиний хангалттай байгаа хгүй. Бид нар яг орон нутаг санал тавьсан. Босоо удирдлагатай эрүүл мэнд спортын яамдаа санал тавьсан. Тодорхой хэмжээний удирдлагууд ирж үзсэн. 16 оны төлөвлөлтөнд орон тоон дээр бас санал өгöd явж байгаа. За ойлголоо. Явандаа бол ерөн шийдэгдэх л байх гэж бодож байгаа. За нэвтрүүлгийн хугацаа хэдийн өндрүүлсэн байна. Ингээд урилгыг хүлээн авч бас иргэдийнхээ асуултанд хариулсанд баярлалаа. Ихэвчлэн бас энэ эрүүл мэндийн салбарын ажилтаа албаагчдын ёс зүй, хүнд сурталтай холбоотой энэ одоо чиглэлд төлхөө анхаарч ажилласаа гэсэн хүсэлтэд бас иргэд маань илэрхийллээ. Танд баярлалаа. Баярлалаа. Асуулт тавьсан иргэдтэй баярлалаа. Тэгээ бидний бас нэг 15 оны зорилт бол эрүүл мэндийн байгууллагын ажилчид маань иргэдийнхээ дунд орж ажиллах шаардлагатай. Би бас дарга нартаа хэлж байгаа. Ерөөсөө цонхны цаанаас үйл ажиллагаа явуулахгүй. Өрөөнөөсөө үйл ажиллагаа явуулахгүй. Та бүхэн ажиллаа хийгээд байна гэж бодож иж болох юм. Гэхдээ иргэд дундаа орж иргэдийнхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй. Тэр хийгээд байгаа ажил чинь иргэдэд хэр хүрч байна вэ гэдгийг иргэдээсээ сонсох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр л бид нэр иргэдийнхээ сэтгэл ханамжийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулна л гэж бодож байна. Нийт асуулт тавьсан иргэдэд баярлалаа. Жаргал жаргалын дээд эрүүл мэндэ бас анхаарч ажиллаарай. Эрүүл мэндийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдтай хамтарч ажиллахад бид бүхэн сэтгэл өндөр байна. Байнга та бүхнийхээ тусламж үйлчилгээнд анхаарч ажиллана гэж бодож байгаа. За баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. Асуулт асууя нэвтрүүлгийн удаагийн дугаарт эрүүл мэндийн газрын дарга Баясгалан өргөдөө оролцлоо. Дараагийн дугаараар эргүүлцгээе. Баяртай үзэгчдээ.